Hello everybody. My бичлэг 5 морил. Welcome to my бичлэг. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэхлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Hello everybody. Welcome to my бичлэг. Бичлэг. Ийм дуртай штэ миний охин. За штэ. Одоо нөө ээж охин хоёрын нэг өдөр гэдэг влогоо эхлэж байна. Яг одоо охин энд ингээд хувцсыг өвсөлсөн байна. Тэр доор юмнууд ингээд засцсан. Тэр доошоод охиноо хэвтүүлнэ. Тэгээ би өчтөр Иба надад хувцсыг маань угаагаад ивхээ тавьж өгсөн эднэрийгээ далтхийн. Тэгээ буудан дээр тэнд байгаа штэ. Тэр юмнуудаа янзлна. Өчтөр нөөний хүүхдийн бүгсний саван, нүүрний саван аваад тэгээ нүүрний савгаар нүрээ госон чинь миний охины нүүрний юм амар гоё болсон. Тэгээд гэр орноо цэвэрлж охиныхаа нүрийг угаагаад охиныхаа ариун цэвэрт анхаарад тэгээд дараа өөрийнхөө ариун цэвэрт анхаараа гэр орноо цэвэрлэн гэж тэгэхээр том өрөөгөө цэвэрлэн заяа евро 0 руу бол орохгүй 0 руу бол орой орно заяа орой усанд орохдоо 0 руу орно тэгэн гутраа юу яана хоолоо мэдээж хийж идэн тэгэхгүй бол би одоо амар хүлсэж байна тий яард эд амар хүлсэж байна тий миний өгөө ийм амар хөргөн бандайцсан манайхан вакцин хэлэхгүй очсон чинь 8 кг байсан хгүй тэгээд эмч 8 кг юм чи одоо юу юм байна да 6 сартай юу гэх юм бэ нөө тэр 4 сартайгийнхаа вакциныг хэлэхээр ирж байна л гэсэн би ой ёо яана мэдрэл мут болчиход ингэсээр гад за тэгээд нэг юм байна миний ус унаад байгаа болохоор ингээд шүлжээд хойно ингээд хавцсан тэггүй бол ингээд боож мохор амар унаад гэтээ яаж л байгаа л да нөгөөний гяттынхаа баван гэ шампуныг хэрэглэж байгаа л да термометрээс гайг байгаа бүр амар ундаг гэсэн чи бас арай гайгүй унаад байгаа тэгээд гайгүй юм байна л гэж бодод байгаа миний охин хөрх ганцаараа л ирээд их юм за ажилтаа орцгоё. За би гэрээ цэвэрлж хоорондоо би та нартайгаа хамт бай гэж бодлоо. За орж хоорондоо ингэсэн байхгүй юу? Манай охин вакцин хийлгээд яг вакцин хийхээ өмнөх өдөр нь бүр нүүр нэмэр сэрэл. Ёо тэгэл өстө хүн чинь би юу идлээ би яалаа гэж боддоо юм л те. Би одоо энэ зовлон бүх ээж нар ингээд тулсан гэж тор бүр бүх ээж нарыг бүр үнэхээр бишрэн батан бишрээд байхгүй. Тэгээ намайг яг одоо ингээд хараад хүмүүст одоо ингээд эн чинь юм байна тэр чинь тийм байна гэх халтаа гэдэг гохнээ л гэж хэлээ да. За энэ манай хүүхдийн угаах говцны сакс байна. Тэгээд одоо хатсуудад алт нэ. Энэ нүүрний ингээд алчур. Би өчтөр энэ алчураа нэг нь зүүж явах гэсэн чинь бүгдийг хэрэгэлцээс ихгүй. Тэгээд угаах хувцанд хийцэн. Тэгээ би одоо нэг гоё юм алчураа хадгалдаг тусдаа бас шургуулгатай болмоор санагцсан. Ер нь бол. Танилцууд энэ миний гэрийн хувцас шургуулдаг. Та нар харж байгаачлан амар өмсөг олон гэрийн хувцаагаад гэтээ би яг өмсөх гэрийн хувцасгүй юм шиг л байдаг шүү дээ. Тэгээ бол амар их байдаг шүү заа. Тэгээ багтдаггүй. Би одоо ер нь бол угаасаа хувцсны ихэнх нь одоо миний гэрийн хувцас байна. Хаалганд хаагаад авах болон доо тийг хаагдчихлаа. Тэгэхээр юм судлахгүй гэсэн. За энд хамгийн доод шууг бол миний өмдгийн шүүгээ. Энд бол надад бүр хизээж орохоо болсон миний гайхалтай жинс өмднүүд байна. Би бүр энэ бяцхан гайхалтай жижигхэн ийм жижигхэн жинс өмдөнд би бүр орцсон байсан гэж боддоо. Ороод энэ минь надад баг багтах гэж биш томдох гэж байсан гэж боддоо та нар. Тэр мөчт мань чинь жирэмсэн гэсэн даа. Тэгэхээр энэ өмд бүр ингэ би амар ихтэй байхгүй. Бүр яг ингэ л энийг өмсгөр нь юу ч өмсөг юм шиг амар гоё мэдрэмж өгдөг. Тийм болохоор энэ өмдийг би хайж чаддаггүй. Цааяас өмсөж чадахгүй гэсэн тий тол болцсон юм өмсөд байх чинь хэцүү шүү дээ. Яа энэ бол миний цамцнууд байна. Цамцнуудын хувьд бол энэ дээр чинь энэ шиг юм. Цамцнуудын хувьд бол штэ. Цамц палажнуудын хувьд ер нь бол нэг өмсөд байсан бол байхгүй. Дандаа нэг энэ цамцаа гайхалтай Balenciaga-гийн цамцыг маань Иба зүгээр ямар нэг улаан юмтай угаачихсан. Одоо тэр нэг юм улаан туяатай цагаан бодолк болсон. Улаан бодолк болсон. Энэ бол миний маш гайхалтай жирэмснийхээ бүх цаг үед өмссөн миний хэлэхээр комиссоос
Комцоос бараг 5,000 авсан ч илүү 8,000 бараг худалчууд 3,000 авсан юу маань байна. Бодолт маань байна. Хөө ээж нь яриад байна миний охин. Ээж нь нүү яриад байна миний охин. Манай охин над руу харсан хэвчж байна. Энэ бол миний маш гайхалтай ичэндэн билүү. Заараа юм шиг. Ичэндэн байна. Ичэндэнээс авсан миний амар стретчтэй боди. Энийг өмсгөө би яг нэг тийм хям шиг харагдаж байлээ. Жохон дурж байгаад өмсөхгүй болвол. Энэ бол бас миний одоо алхам тутамдаа барьж өмсөж байгаа цамц байна. За тэгээд өөр энэ цамцыг бол тэр цаашаа шкаф руу, том шкаф руу хийн. Бусдаар дандаа дотор хүрсэн. Миний амьснууд бол бас даварсан амьдэрдэ штэ. Амьснууд тэр чигээр нэг шүүгэнд байдаг байгаа. Энэ мэс маш гоё. Энийг надад хүн бэлгэлсэн юм. Энэ урт амьс. Энэ бол бүр надад үнэхээр гайхалтай дэм болж байгаа. Яа тэгэхээр би энийг штэ ингээл тэрхүү өмсчөнгүүтээ дээгүүр нь өмсөө, дээгүүр нь палаж өмсчүүр энийг болоод байгаа байхгүй. Тэгвэл зузааж өмсчүүр. Жохон бомбаж харагдаад байгаа. Би бас л өчтөр өөрийгөө харсаас л тарган мэл шүү. Хүмүүс яг вэ одоо бүгдөө хүн гаргачаад турч штэ л гээд хараад би одоо бас яаж турхаас мэдгүй лээ. Аймаг гоо штэ. Яа сая. Ийм байна. Тэгээ энэ би танаас нэрээ энийг танилцуулах уу? Энэ одоо ингээ манай хүүхдийн өдөр тутмын хэрэгслүүд байхгүй юу? За эднэрээ танилцуулъя заяа. Энэ болохоор биеийн тос. Энэ болохоор нөгөө шампунь ангижруулагч. Энэ бүр нэг л тусал ордог заяа. Биеийг угаагч нэг тусал, тэгээд талгыг угаагч нэг тусал ордог заяа. Тэнгүүтрээ юу? Би энийгээр ингээд нөгөө нэг шампунь юм гэж дайгаад нүрийг угаадаг байсаахгүй. Тэгсэн чинь нүрийнхэн тосыг авсан. Биш нүрийнх нь угаагчийг авсан. Нүрийнх нь угаагч сайн юм байлээ. За тэнгүүтээ энэ миний хөхний тос байна. Манай охин нөгөө нэг одоо мөөмөө ингээд идэхтэй ингээд шүдэн оргоод ингээд хазаад байгаа байхгүй юу. Тэг ингээд амар өвчөн ороод тэгэхээр би одоо энэ мөөмийнхөө тосыг түрхэж байгаа. Би бол энийг нөгөө таньдаг жирэмсэн нэг хүнд өгье гэж бодсон ч даанч одоо манай охин мөөмөө хазаад ингээд өвтгöd байгаа болохоор энийг бол түрхэж байгаа. За энэ бол миний охины хамарныхын цэцлэг байна. Ийм баг харагдахгүй байгаа цэцлэгнийх нь юу? Чи шүтээ манайхаа нөгөө энэ том бага бүхлэрсэн нусыг чинь нэг цацаал доош оруулж тавиал тэр гэж гарч ирчих. Энэ шүү дээ. За энэ бол би сторигоор хэлцүүлсэн нөгөө нэг хүүхдийн лоушн ахгүй нүрийн лоушн тэгээд бүр ийм амар ийм идэтэй юм шиг нэг юм цагаан батгах шиг юм гардаг шүү хүүхдээр тэрэн дээрээ түрхээс амар алга болдог. За энэ би одоо хүүхдийн памперсыг солих болгондоо гараа санитайзерддаг байгаа. Тэгээд нөгөө нэг 0 мл гарч ирээд эсвэл нөгөө аяг маяг 5 маяг угаачаад шууд хүүхдийн памперс солих нь надад жоохон юм заван санагддаг тахгүй. Тэгээд ингээд нүрийг нэ гараа санитайзерддаг байгаа. За энэ бол нь штэ Daiso-д 3,000 заяа. Энэ 1000-ын бас нэг юм хоёр талтай юутай байдаг. Тэр бол бүр бест штэ. Энэ бол нь штэ үнэхээр бест. Энэ юм нарийнхан. Тийм бомборхтой. Тэгэл энийг ингээд бүлөөсөндөө дүрэл аваад тэгэл хүүхдийн хамрыг ийшээ 3. Тэгэл энэ талаар нь ийшээ 3. Батны гарч ирнэ. Батны ямар нэг юм гарч ирнэ. Амар гад. За энэ бол миний мөм сагчны юу байна? Брон гэдэг юмны маань төхөөрөмж нь байна. За энэ бол ингээд ийм палмастер байна. Тотгийн палмастер. Энэ бол миний охины нус сурагч байна. Би танарт бол энэ яг ийм нус сурагч үнэхээр амар энэ хараа энэ ийм юу заяа ингээд ийм хүүхд ингээд хөдлөхөд ингээд дагаал хөдлөн тэгээд амар сорно энэ бол үнэ хэрэгтэй. За энэ бол мэдээж ямар нэгэн боолт байна. Энэ ингээд миний чихээ ухдаг юу байна энийг авчи. За энэ тос шүү дээ. Энэ тосыг манай их өгсөн байхгүй. Манай охин нэг нуугтаад ирсэн ш тэгсэн чинь нөгөө ямар нэг сүүн бүглэрсэн гэдэг амар нуугтаад 2 төрхөөл нам 2 өдөр төрхөөл зүг нам амар тэр ингэ гол ингэ нүдрүү нь оруулаад ингэ сайн төрхөд юм байлээ. Нам ярих юм. За тэгээд энэ бас миний бас нэг хэдийн юм явж байна. Энэ миний хумсны энэ нөгөө нэг мах зөвлөгч гээл явж байна. За энэ юу вэ? Mini travel set гинэ. Family skin гинэ. За энэ надад бэлгэнд ирсэн. За энэ бол lotion хүүхдийн lotion байгаа хгүй юу? Энэ болохоор top up toy wash гинэ. Энэ тоглоомны угаагч юм байна. Ийм байна. Ийм хоёр. Бид нар ажилд явахаараа тэгвэл энийг авч явна. За энэ бас нэг гал шиг юм байна. Энэ одоо нүдний тусаалга. Энэ зүр бич тусаасан болно заяа.
Гэтэ энийг одоо хүүхдэд хэрэглэхгүй дээ би өөрөө тусаана. Яг тэр хүүхдийн ер нь бол нүдний тусаалгыг нэг сарын хугацаанд хэрэглээд тэгээ дахиж хэрэглэхгүй байхыг ер нь зөвлөд юм байлээ манай. Тэр нөгөө нэг эмээс ажигсахгүй. Тэгээд би тэгвэл шууд ингээ хайшхан мөксч үгүй ээж аав нь ч гэсэн ингээд яаж болно штэ хэрэглэж болно штэ гэсэн байхгүй. Тэгээд одоо энийг санджаад өөрөө хэрэглэнэ. За энэ бол бас атривэн хүүхдийн атривэн бас л гал штэ. Бүр ингээд эн чинь нөгөөний цаанаа нусыг зөөлж гаргаж ирнэ штэ. Эн чинь хамар онгоолгоно. Ийхтэй өдөртнийг олон төрөх хэрэггүй. Энэ жоохон дуусчих. За энэ манай хүүхдийн юуны хумсны сет байна. За ингээд энэ хараа хумсыг харж байна. Ингээд энүүгээр нь ингээд энийг би хятадаас бараг 2000 вон л авсан. Энд чинь ингээд бүр юутайгаа амар олон ийм хошуутай. Энэ яг зүгээр хүүхдийн хумсыг авдаг юм. Энийгээр хумсыг аваад энүүгээр яадаг хгүй юу? Ингээд нөгөө нэг сүрдгэрийн дарахгүй манай хөө ингээд бүр тусгарлаа маань майж хайцсан. Хумсны утгаар авцсан чинь. Энэ бол яг хөвдөө энийг одоо ингээд нөгөө нэг гадуур гарахтаа сүүг нь авч явдаа. Энийг халдварыг аваад энийг нь хаях гад энэ тавьсан байгаа хгүй юу? За энэ бол нь штэ. Манайх ингээд одоо 2 дахь саваа хэрглэж байна. Энэ бол хүүхдийн амны өнгөр арилгаж салбидаг. Ингээд шууд гартаа хийгээл ингээд гэл хэлэн явчихдаг. Энэ бас нэг хөөрхөн үнэг байна. Энийхтэй хайцлаагүй манайх үнэтэй болсон байсан. Манайх хүн бэлгэлсэн. За энэ бол нөгөө нэг халуун болгодог сироп, хүүхдийн сироп. Нүг вакцин хийлгэснийхаа энийг хэрэглэв гэхдээ вакцин хийлгэснийхаа дараа халууруул энийг яадаг хгүй юу? Энийг яаж мэдгүй бас байхад зүгээр гээд энэ 27 9 сард болсон байна. Ер нь зүгээр гээд гэрт байхад зүгээр гээд Монгол шиг нөгөө халууны лаама бол байхгүй байгаа. За энэ бол манайд нэг тандагч үжсэн хүүхдийн цацлага. Би нөгөө нэг анхнаасаа хүүхдэд тайлбар хэрэглэх болохоор ийм тайлбар бол жоохон эвгүй юм байлээ. Гэтэ одоо нөгөө нэг энэ брэнд штэ энэ брендийн тайлбар одоо ирж байгаа байхгүй юу? Энэ брендийн тайлбар нь гоё юм байлээ. Нөгөө нэг ийм пудр шиг юм байлээ. Ийм савтай тэгээд ингээд тэрийг хэрэгж үзэж байгаа. За энэ бол штэ юм байна. Тэгэхээр та юуны юм гэдгийг хэлэхгүй. Би юу санахгүй байна. Ээж сан. За энэ бол пампс байна. Том үний пампс байна. Энийг юм яаж мэдгүй гэдэг энэ доор инглиш хахад нэг шиг үлдсэн байсан байхгүй юу? Тэгээд энэ доор тавьсан байна. За энэ бол нөгөө нэг өвчин амдах юм нэг том үний юм. За тэгээд энэ надад нэг найз маань өгсөн атомигийн юмнууд юм байлаа. Тэгээд энэ нөгөө нэг юутай тестрүүдтэй өгсөн нэг пробиотиктэй байна. Дотор нь копинг бууц. За тэгээд энэ штэ. Энэ нөгөө нэг анх нэг 5000 жилөө пампсны сет авахд өнгөө өгчээсэн байхгүй юу энийг. Тэгээ энэ D витамин байсан. Тэгээд би энийг ийм хуур болохоор хүүхдэд яаж өгөх юм бол гэж бодоод зүгээр хэрэглэхгүй орхисон байгаа. Энийн хугацаа угаасаа дуусах болов 27-7 сар. За тэгээд нэг юм байна. Энэ бол нэг манай охины байрны иддэг юмныхаа сав байна. Энэ мэдээж лекс гэдэг байна. За тэгээд нэг юм байна. Энэ нойлын цас байна. Юмыг яаж мэдэх вэ? Бас хэрэг болдог. За тэгээд нэг юм байна. Эдгээр ихтэй ингэ босгоо тавьчихар угаасаа нэг нь авахаар угаа аянда өөртөө унцтай юм дөө. Тэгэхээр босгож тавих нэг шаардлага байгаа мó дөө гэж байна. За ингээд манай охины ширээтэй тавьхгүй танилцлаа. Өдөртний ширээтэй танилцлаа. Бас нэг юм ширээн дээр байгаа штэ. Энэ чинь нөгөө нэг манай охин эндээ амар дуртай одоо энүүгээр ингэ нөгөө хэдийн цэвэрлж байгаа байхгүй юу? Тэгээ шүдэн урах холог болохоор энэ хоёрыг ашиглахгүй. Тэр нөгөө нэг шүдэн цагтнаад өөр ингээд амар юм зуугаад байгаа байхгүй. Тэгээ өвчтөр энийг ингээд өөрөө барьчих юм бол ингээд годорч магадгүй гээд аав нь барьж аваад ингэсэн чинь эндээ амар дуртай. Энийг амнаас авахаар уйлаад ингэсэн. Тэгээд энийг ингээд яг хажууд нь сууж байгаа л энийг бариулж мариулахгүй л аюултай. Тийм болохоор зүгээр хад тавьчихгүй. За тэгээд нэг юм байна да. Цагаан сар гээд их хатаархлаа, уур хүрлээ, дургу хүрлээ. Та нар яагаад юм гоё айл гэсэн юм бэ? Битгуур бас айл гэсэн л дээ. Та нар лаг үтсэн дээ. За тэгээд галтгоор ороод одоо угсаа охин унтах болж байна. Охин унтуулчаад бүгдээрээ галтгоор орцгоо. Манай хуул нь өөрөө гівтж байгаа унтчтэй. Тэгсэн чинь сая яаж юм уулаад тэгээ аваа тайвшруулад би бол өөртөө юм гоё сэндвич хийсэн. Ийм сэндвич тэгээд мөстэй кофетэй ингээ гоё сэндвич идээ. Охин унтчих яахт нь гэж бодоод
Тэгсэн чинь хараа. Халаачи. Ажанч. Өөр юм. Яасан бүүм эхлээл аав гэхэр ми аан унтахтаа манай хөө яриад идэх хөө ганцаараа. Яриад дөхөө. Тэр би аан унтах гал яриад нэг сүүл рүү уйлал тулаад явчлаа шүү. Болоод тэр яаж вэ миний охин гэл тэгэл би тэнд мэдээж ирэхгүй штэ тэндээ. За хүүхд ингэж байгаа л унтчихин дөө ер нь бол гээд. Тэг байжсэн чи харин бүр хорлоод бүр гэж уйлаа тэг гайхаад ирсэн чинь нүдэн анаатай. Тэг угаас жоохон ганцаараа байхаар жоохон айгаад идэхгүй юу. Тэг ганцаар ингэ ярихгүй зурагт мөх тавьчихаар болон зүгээр эдээ. Сая тэг зурагт байгаа ч гэсэн уйлаад тий. Төө агаад үүш юм миний охин. Ерөөс уйлаагүй юм шиг инээж минийцэн. Одоо ганцаараа гівтээд унтчаа юу? Ээж нь чамайг бүүл татахгүй да юу? Анхнаасаа би угаас охиноо бүүлж унтуулаагүй. Тий? Зүгээл үдчингээ хойлоо ингээл ихэлж эхлээл ээж нь ингээл охиноо базар чимхээл үнсэж үнгээл тэгж байгаа ядрааж байгаа л тавьчихаар өөрөө гэл үглэр унтаад өгдөхгүй өөргий. Тий? Бүрээ гэдэг унтчихдээ тий видеогоо. Шэвэр арчаас товцроо. Ой үлээ эндээ штэ. Эндээр дэшэр. За юм байна да унтах нь. Охиноо унтуулах гэж сууж исэн нөгөө хандаа чинь байхгүй гарч орчлоо за өнгөрсөн. Манай найзын охин ханиад хүрсэн байгаа. Тэгээд хүүхдээ агаардлуулах гэхээр нөгөө тэгээд гарч ирээд охин ямар ядах. Охин ингээд гадаа унтж байна. Гарч ирээл нам унтсан да тэр минь. Тэр зүгээр л гэртээ байхыг хүсээгүй юм болов уу л гэж бодож байна. Хувцас одоо бүр ингээд амар сэнзөө. Хувцас өмсөхдөө бүр инээж мэд өгөлцөн за. Сайн ингээд хувцсыг өөрлөө за манайхаа хүмүүсийг шийдсэн чинь. Энийг надад тэгснэ ингээл өмнө нь ингээл хувцсын товчон дээр нь дарчлаа. Хувцсын өмсүүлэхээр ингээл уурлаад идэх байхгүй. Цааргалал ингээл гэлээд байхгүй. Тэгсэн чи одоо бол бүр ямар ч тийм байхгүй. Хувцсын өмсөх зүгээр ингээд байж байна. Лаач юм да хөрх. Бид хоёр одоо нэг тоглоомын талбай дээр суух гад тэгсэн чээс ам бас муг марыда гэдэг лөө. Тэ. Байна хөө. Тэгээд нэг сив орох гээд явж байна да. Та нар маань ч намайг гэрээ цэвэрлээс алаад өгнө гэж бодсон уу? Буруу. Гатаа. Юу ч таамаглахын аргагүй гэж та нар мэдэх үү? Эмэгтэй хүн чинь хац байхгүй. Тэгсэн. Нөгөө л өрдөө. Яа ийм дэлзэлж байгаа. За энэ байрны үс судлаад худлаад байна. Байрны үс судлаад явчихлаа. Би одоо байрны цонх гарсан гэж хэлээд юм уу? Би одоо ингээд байрны зуучлагч болно. Одоо энэ дунгийнхаа айлуудад одоо хүн олж өгдөг хүн болно. Тэрнээс сэлэн чинь амар сүртэй санаа олоод хүн олдохгүй нөгөөдөл намаа бүр хүндээ олж өгөөч гэж загнах юм лээ. За чи уух юм. Яж хат энийг ивч копи уухгүй гэж. Амар хэцүүштэй. Яа миний өсөөдөө юу вэ? Миний цангаа тийсэн. Би энэ копи гоогаал. Манай охид ингэ тэгээд энэ хоёр шиг ингэ алхаад ингэ энэ хоёр төвөд өгөлчл яана. Араас нь явал дөрөнт. Аач. Өөр тавиндөө. Хөрхөн бахад атаке. Миний энэ хумс ийм хар дотор хэртэй биш заяа. Тэгсээр нэг ийм хар юм шиг харагдаад бах энэ нэг ийм юм болцсон юм шиг байна. Дотор нь ингээ энэ арилахгүй хүмүүсийг нам ногоон хумсдаг суучлаар энэ хар шүү манайхаа. Энэ миний нүд одоо юу вэ? Яа
Өчтөр будгаа арилгаад маск тавиад унтсан юмсан. Тэгсэн чинь нүднийг цоны юм хар харагдаад ах юм. Энэ манай хоёрын машин, битүүрийн машин. Энэ манай машины босс. Би машины жолооч. Баярлалаа тавгүй. Чи хэрцгий ээж үү гэх үед. Үлээ. Видеоко. Одоо амьдрах тийм жоохон тэмцэл тасах хэрэгтэй. За ороод ирсэн миний хоцрохороо манай охины шүтэн урах хатах шиг байна. Амар уйлаад сая бүр шоконд ороод бүр хизээч ингэж уйлж байгаагүй хүүхд бүр сая амар уйлаад. Одоо галтгоогаа янзлаа. Манай галтгоо үнэхээр дэлбэрсэн байна да. Би танаар жоох муухайлсан ч гэсэн өөртөө хамгийн хэрэг болж байгаа энийг юм одоо харуулах. Би сая энийг за одоо камера хэрэглэв. Би сая энийг хараа ингээд сэндвич хийж байгаа ингээд чизээ ингээд түлээ ажиллаа заяа. Энэ бол ингээд хараа талхаа ингээд хоёр талаас нь ингээд хавчингуудлаа иддэг юм сэндвичний машин баггүй. Тэрийг энийг би нөгөөний хуучин зардаг аппликейшн шүү дээ. Тэрэн дээрээс 1500-аар л авсан. Үнэхээр яг 1500-аар л авсан. Өтгтээ өөрөө очиж авдаг байхгүй юу? Өөртөө очиж авдаг байхгүй нөгөө хямдхан. Тэгээ энийг ганц 2 удаа хэрэгэлсэн. Тэгээ одоо ингээд оюутан байгаахгүй. Тэгээ нүүгэж байгаа болохоор ингээд хямдхан өгч байна. Энийг 1500-аар өгнө гэх тэгээ очиж авсан чинь энэ бүр өнөө гоё заяа. Гэхдээ өмнө ээж нөгөө нэг ирсэн шүү дээ. Тэгэхэд би ээж дүүгээ явуулсахгүй нэрийг. Тэгэхээр ээжийнх бол гоё сохгүй. Ээжийнхийг бол 100000-аар авсан. Тэгээд ээжих болохоор юугийн сольдог. Энэ хошуугийн сольдог заяа. Тэнгүүтээ нөгөө ийм солонгосчин хүүтэрхээр ийм бан иддэг штэ. Нөгөө загсны бан бишээ талах шиг ийм хоёр талаас нь хайрцсан юм бид тэрийг хийж болдог байхгүй ээжих. Тэгээд ээжих юу яадаг. Ингээд энэ ингээд хаагадаад тэгээд ийм гоё ямар ч тийм минийхээс гоё исэн заяа. Гэхдээ ээжихээс 100000 гэхэд бол амар гоё. Энэ бол тэгтээ 1500-ыг үнэндээ таарсан. Тэнгүүтээ ингээд энэ ингээд халахаараа гэрэл настай юм билээ. Би тэрийг өмнө мэдгүй. Тэгээд харин жоохон түлээд. Тэгээ гол нь нөгөө чизээ яг талхныхаа дотор хийхгүй нөгөө нэг юм хуудсан бислэг хийгээ ингээд тавьсан байгаа штэ. Тэгэхээр жоохон түлээд идэм билээ. Би одоо ингэ түлцоод энийгээ яах вэ? Гэтэ нөгөө нэг түлэгддэггүй энэ ширэн болохоор ширүү юмар угааж болохгүй. Тэгээд ээжих чинь болохоор шууд ингээд ширмийг аваад ширмээ угаага буцаага чинь энэ болохоор нүг ширмийг авахдахгүй болохоор жоохон хэцүү угааж муугахад. Тэгээд тэр нүг ийм шүрүптэй юм бэл шүрүпийн тайлж ижил авч угаах юм билээ. За тэгээд өөр чин танартай танилцуулах өөр чим одоогоор алга да агшнаас энэ аль бас бит хоёртаас хэрэг болж байгаа л да. Энэ бүүэлэгч хүүхд бүүэлэгч. Тэгээд энэ үнийг манд цочны өөр болсон шүү дээ. 40 ирүүл унтдаг. Тэгээ бөөлөгч энэ дээр тавьчихсан. Бөөлөгч одоо хертаанч одоо нэг манай охин яг суух гад бэлтгэлээ ингээ хоёр дэш хөрвөөгд байгаа болохоор энэ бөөлөгчнээс унчихыг гэж хайгаад байгаа байхгүй юу. Тэгээд яг өөрөө ингээл хараалыг охин ингээ харж ах үедээ л тавихгүй болвол ингээд тавьчихад нэг хүзүүн угдаалагч гээд байгаа маа. За тэгээд өөр тавина дөө. Бит хоёр эбагийн гэрээ хөдөө гэрээс юм гоё борц гэсэн. Амартай. Өөрч тавьлоо. Манай ингээл хөгдрөл би олон сайн нэг цэвэрсэн штэ. Буцаад имдээд бэртэ. Аяга уун тэр түрэн сэндвич идсэн. Манай хөвөлөд би сэндвич нэг гараар хийх шүү дээ. Тэгээ ер нь бол нэг ширхэг сэндвич идэхээр цадчихдаг байхгүй. Би түрүү хоёрыг идсэн чинь гит амар цанхаагаад байна. Өдөр ингээл завгүй үедээ голд нь ийм хууцсан спам байж чи спам юм уу нөгөө хайм хийгээл чиз хийгээл хоёр талаас нь хавчаал идэхэд амар үйг. Тэгээ би бол голд нь жоохон авокадо хийдэг. Скотанч маань авокадо туссан. Сая тэгтээ брокколи дээр авсан тэднэрийг чанжаагаад орой салаад хийж иднэ. Тэгвэл орой амар
хүн юм мэдгэр мэд зүсгүүдэд байгаа. Өвдөгчөөс амар. Юм байна. Минь дараагийн влогтой хамтаагаарай. Би жоохон харагдж байна. Тэгтээ яг уу. Бай.